Сайхан уу өнөөдрийн манай ээлжид подкаст маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочин эмчээр манай эхвэрх эмэгтэйчүүдийн их эмч за наран гэрэл эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. За эмчтэй өдрийн мэнд хүргэе. За та бүхэн ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За хоёлоо өмнөх подкастаараа цэвэршилтийн хам шинж гэдэг сэдвээр ярилцсан байна. Өнөөдөр хоёлоо цэвэршилтийн эмгэг гэдэг сэдвээр ярилцах чинь. Тэгэхээр эмгэг гэхэлэр одоо миний ойлгож байгаагаар бол одоо нөгөө нэг эрт цэвэршилт гэж бид нэр яриад байдаг шүү дээ, тий. Энэ маань орох уу? Эсвэл өөр зүйл яригдж гин үү, тий? Нүгээр яриага хэлээ. За ер нь бол цэвэршилтийг бол дотор нь түрүүнд нь хэлсэн 3 ангилдаг гэдэг байгаа. Тэр за хэвийн 45-аас 55 нас бол хэвийн. За 40-45 наснда цэвэршижээвэл эрт. 40 наснаас өмнө цэвэршижээвэл хит эрт цэвэршилт гэдэг. За хит эрт цэвэршилт бол одоо бол хамгийн гол анхаарах зүйл болоод байгаа. Хит эрт цэвэршиж буюу өндөвч саарах, өндөвч ядрах, цуцах гэдэг шинж тэмдэгэр одоо маш их яригдж байна. За энэний нэг шинж тэмдэг нь бол нэгдүгээрт нь өндөвч өөрөө хэвийн ажиллаж байгаад одоо 40 нас хүрэлгүй цуцаад одоо дуусаад цэвэршиж нэг болно. Хоёр дахь нэг цэвэршдэг нэг шалтгаан нь хаалгааны буюу өндөвчөө хаалгаагаар авахсан тохиолдолд энэ цэвэршилтийн хам шинж бол яг явагддаг. За тийм учраас ялангуяа хаалгаанд одоо эрт орж 40 наснаас өмнө буюу бүр 45 наснаас өмнө орсон тохиолдолд энэ юуг өндөвчийн дааврыг орлуулах гэдэг эмчилгээг нөхөн төлжилтийг эмчилгээг заавал хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол цэвэршилтийн нас эмгэгээр буюу маш хүнд явагддаг. Маш хүнд явагдана. Ингэх юм бол энэ хүн сэтгэлийн асуудал хямрамтгай болно. Наацхийн хэрэг ерөөсөө над дээр яг ингэж хаалгаанд орсон хүн би яах вэ зүгээр л галзуурах нь гэдэг. Ингээд өөрөө ирэхгүй дотроос нуурандаа хүрээл ингээл юм хүрээл ингээл заримдаа би хүүхнүүдэд хийдгийн тэр янз бүрийн бүжиг кинон дээр тэр заазар мазраа шидж байгааг харж ийн наадах ч нэг ёсны эмгэг цэвэршилт болохоос биш наад хүн ч өөрөө санаатай чам руу заазар шидж байгаа юм биш шүү гэд. Заримдаа ирчүүд нь хүртэл би тэгдэж шít. Ийм эмгэг маягаар за өдрийн энэ хүлрэх маяг нь өдөрт 20-оос дээшээ явагдах. 20-оос дээшээ ингээл үйлэлэл хүн ажлын чадвар болдог. Гэхдээ тэгээ дээр нуур нь хүрээд байна. Дээр нь хөлс нь ингээ асгаад байна. Нэг хуралд ороод одоо манай хүүхнүүд их тэгж ирдэг. Ингээл хүнтэй яриад суугаад хамаг хөлс насгаал ярьж чаддгүй ч байгаа байхгүй. Эн чинь өөрөө эмгэг маягаар буюу хэвийн бус явагдаад байна гэсэн үг шүү дээ. Хэвийн явагдалт нь өдөрт нь 2-3 хүн юулээл болдог бол 20-с дээш хүн хэлбэр юу энэ цэвэршилтийн явц эмгэгээр одоо явагдаж байна гэсэн үг. За хоёр дахь дахиад нэг явагддаг юм нь бол эрт цэвэршилтээс гадна яг насандаа мөртлөө цэвэршилтийн насанд дахиад цусаалдаж болдог. Энэ үед янз бүрийн хавдрууд гарч ирдэг. Дээр нь энэ үе зүрх судасны төрөний хилээдс өвчсний бодисын солилцоо алдагддаг. Ийм учраас 40-с 45 наснд нь урчин сэргийлэх тэр нөгөө эстроген даавартай хүнс хэрэглэх хоол унд эрүүл ах уй бүх юм анхаараа гэдэг нь ингээд энэ 40-с 45 наснд анхмал 45-аас 55 настай цэвэршилтийн насыг эмгэг биш хэвийн одоо нэг хаяа нэг халуун өргөх ч юм уу нэг хурааших ч юм уу нэг ийм хөнгөн хэлбэрээр өнгөрч болно. За ер нь бол заавал туулна. Хөнгөн хэлбэрээр л туулах нь хамгийн гол зорилго гэсэн үг тий. Энүүнийг бол хөнгөн хэлбэрээр л туулж гарч өөрөө тэрэн дээр хамгийн гол юм хөдөлмөрийн чадвар алдахгүй. Ямарваа нэгэн байдлаар хажуу хүмүүстэй ачаалалгүйгээр өөртөө ачаалалгүйгээр л даван туулах нь гол байдаг. Энийг туулахгүй гэж байхгүй алгасаа түсрэх гэж байхгүй гэсэн шүү дээ. Тийм учраас заавал туулна. Энэ туулахын тулд тэр 40-с 45 наснда хамгийн гол юм анхаарах хэрэгтэй. За хоёр дахь саяын хавдраг гэдэг юмд манай хүмүүс бол одоо яг умаа үзүүний хавдраг маш сайн ойлгодог болж 30-аас 60 наснда 3 жилийн зайтай өгвөл тэгэл дуусчихдаг. 60 нас гэл дуусчихдаг байхгүй. Энэ их аюултай. Гэтэл умаан хүзүүний эсийн шинжилгээ гэдэг ямыг эв эрүүл хүн 3 жилийн зайтай үхэн өгтлөө. За гэсэн үг. Одоо над дээр эрттэй хавдартай хүн ирсэн, 76-тай ирсэн, 87-тай ирсэн. Дандаа умаан хүзүүний хорт хавдрын эцсийн шат. За эцсийн шатанда орохдоо ойролцоогоор 20 жил зарцуулна. Тэгэхээр тэр хүнийхтэй 60 хэдийн наснд одоо 70 наснд эхэлсэн гэсэн үг шүү. Тийм байна. Тийм. Тэр үедээ эсийн шинжилгээ өгсөн бол эсийн шинжилгээгээр Рома үзүүний хорт хавдрын уртлын 8 шатыг оншилдог. Уртлын. За яг өөрийнх нь хавдрын 0.1-р шат онцлогдсон байхад Монгол 100% эмчилнэ. Та хаашаач явах хэрэггүйгээр 100% эмчилнэ. Ийм байхад эрт онцлуулах гэдэг нь манайхан бол цэвэршэл одоо яах вэ нөгөө эмгэг жамаар туулахгүй гайгүй өнгөрчүүл дараагийн нэг аюул нь одоо өдөд маань хүүхнүүд маань дахиад нэг юм муу ярилж байгаа юм биш. Хавдар байх вэ? Одоо өөр юу ч биш. Ерөөсөө л хавдрын тухай бодол гарч ирдэг учраас манай хавдрч хөхний хавдар умаа хүзүүний хавдарч урчин сэргийлж болдог, эрт оншилж болдог их сайхан талтай. Умаа хүзүүний хавдар эмчээ яг юунаас болж үүсдэг юм бэ? За умаа хүзүүний хортой хавдрын хувьд бол одоо бол эмгэг жамын хувьд ингэдэг юм. За 26 наснда умаа хүзүүч өөрөө ингэж ургаж ургадаг хэрэгтэн.
За. Энэ хүүхэд байх чинь ингээ нэлээд суулаа юм ингээ ургаад. Энэний дараа нь метаплазм ингээ эргэж бүрээд ингэж хувирдгийг. Энэ хувирлынхаа явцдад эмгэг хувирал болчихыг л хартаа хавдар гэдэг шүү дээ. Тэгэхээр биднэрт 30 наснаас яагаад энэ эхэлсэн бэ гэхээр манайхан нөгөө төсөл 30 наснаас учраас 30 наснаас шинжилгээ өгөх юм шиг ойлгоод байдаг байхгүй. Итэл үгүй шүү дээ. Та бэлгийн харьцан хийсэн бол өгнө. За 26 наснаас өмнө үл бүр дайжа 3 жил төвч жил 6 сар төгсдөө. Эд хувирлын үе гэсэн үг шүү дээ. Энэ үедээ л нөгөө янз бүрийн гадны нөлөөллөөр вирус халдвар авах, янз бүр өрсөл үүсгэх, өрсөлтөд яваад ах энэ төр үедээ энэ хувирал алтагдаад тэгээд хавдар. Ер нь бол ямар ч эрхтний хавдрыг удирдлаггүй эс ургахыг л хэлж байгаа ш. За. Тийм учраас энэ удирдлаггүй ургаж эхэлдэг. Тэгэхээр энэ суурь нь 20 жилийн дараа юм уу 15 жилийн дараа хортой хавдар шилжиж эхэлдэг. Тийм учраас нөгөө 20 хэдэн наснда бэлгийн харьцан хийсэн хүмүүс 30 нас гэж одоо энэ төсөл бичигдсэн болохоос биш. Та 30 нас болоод өгдөг шинжилгээ биш гэсэн үг. За. Нэг 60 нас гэдэг нь ерөнхийдөө нөгөө энэ 30-аас 60 нас гэж төслөө бичиж одоо хийж байгаа хөтөлбөр учраас хамрагдсан болохоос 60 нас хүрээд боль гэсэн үг бас биш. За дээдлийнхэн 2 дахь бас нэг умаа үзүүний хавдар үүсгэж байгаа гол шалтгаан бол хүний өхөн цэрэг вирус. Энэ бол яалтчгүй гол шалтгаан. Яг тэгвэл умаа үзүүний хортой хавдартай хүмүүсийн дунд 99% нь энэ вирустэй байна. Монголд хамгийн гол 2 тайп буюу 16.8-аар 90% нь өвдөж байна. Гэхдээ манай хавдар судлалын төв бол одоо нодны оруулж ирээд энэ вирусыг хийдэг болгоод энэ вирусын шинжилгээг урьдчилан сэргийлэх багцад оруулж эхэлж шүү дээ. Одоо эсээс гадна. Эсийн шинжилгээ бол одоо эсийн шинжилгээ негатив хэвийн гараа дээр нь вирустэй бол тэгнь эсийн шинжилгээ өөрчлөлттэй гараа вирустэй бол вирусгүй л гэдэг ингээд тусгай удирдамж байгаа. Умаа хүзүүний удирдамж гэсэн тусгай том удирдамж байгаа. Энэ удирдамжийн дагуу та хянуулаад явах хэрэгтэй. Тийм учраас эсийн шинжилгээд өгөхтэй. За дараагийнхын цэвэршилтийн насны өмнөх насан дээр 40 насан дээр та хөхний зураг авах хэрэгтэй гэдэг ерөөсөн. Маммограф буюу хөхний зураг. За ойлголоо. За энийг заавал энэ хоёр юмыг бол голчлон хийж явна. За 3 дахь гол анхаарч явах ёстой юм нь болохоор липидийн солилцоо буюу бодис өөх төсний солилцоо. Өөх төсний солилцоогоо хинж явахгүй бол ирээдүйдийнх нь даралт гэсэн цус харах гэдэг одоо эрсдэл үлээгдэж байна. За 4 дахь дахиад нэг анхаарах юм ясны сэргэжилт. Тэгэхгүй л та ясны гэмтэл үүсвэл эдэхгүй. Тийм байна. За энэ бүгдийг л урьдчилан сэргийлж чадвал та эмгээг туулалт болохгүй шүү дээ. Тийм байна. Тийм учраас гол урьдчилан сэргийлтийн 40-45 нас. Тэгээд таны түрүүний асуугаас энаклим гэдэг чинь одоо питоэстрогентэй нэлээд олон төрлийн юм байна. За. Тэгэхээр яг нь гол нь пито буюу та шууд урамлын гаралтай эстроген орлуулагч хэрэглэх ёстой гэсэн үг. Ер нь бол үндсэн хундам эстрогенэл нөхүүл энэ бүх хам шинжийг та хөнгөн таванд болж чадна гэсэн үг. Дээр нь амьдралын хэм маяг маш сайн байх ёстой гэсэн үг. Би танаас тийг инээдтэй бас хүмүүс нөгөө нэг хоёлаа түрүүнийхээ подкастаар ярьжсэн нөгөө сарын тэмдэг буюу биений юм иржил байгаа бол би цэвэршээгүү гэдээ ойлгоод байдаг гэсэн шүү дээ. Гэтэлтэн дотор нь үндгийс нь боловсрч байна уу боловсрохгүй нүг мэдэхгүй. За тэрнтэй адилхан цэвэршилт явагдчихлаа бол бэлгийн харьцаа огт байхгүй болчдөг юм шиг ойлгоод байдаг. Энэ бол ер нь бол сая би бас түрүүний подкастад дурсан хоёр гол одоо амьдралын хэв маягийг цэвэршилтийн насанд даван туулахад гол хоёр юм бол нэгэнд нь бэлгийн харьцаа хэвэн байлгаа, хоёрт нь ясыг хугалахгүй гэж байгаа шүү. Ясыг хугарахгүй. Энийг бол ер нь манай Монголд л нэг гайгүй. Манайхан ерөнхийдөө хоолунд сайтай, манай мах чанартай учраас гайгүй юм шиг. Энийг гадаадынхны хамгийн хайдаг юм яс хугарах. За бэлгийн харьцааны хувьд бол би түрүүний хэлсэн. Эстроген давраг ер нь бол өтрээний хуурайшилт өвдөлт хорсолтоос болоод бэлгийн харьцаагаа дургуутсчдаг эмэгтэйчүүд өөрсдөө. Тэр зовироос болоод дургуутсдаг. За хоёр дахь дургуутсж байгаа юм би түрүү дурдаад өнгөрсөн түрүүний подкастн дээр тэр эмэгтэй хүнээс амдраген гэдэг даавар ялгардаг. Энэ бэлгийн дургуутслыг хариуцж өгдөг. Эстроген хоёр нийлэхээр гол хариуцж өгдөг хоёр даавар гэсэн. За энэ хоёрыг нөгөө ялгаруулахын болчоор нэгдүгээр бэлгийн дургуутсал нь хоёрдугаар та бэлгийн харьцаа их нөө өтрөө хуурай учраас хорсоод өвдөд ямар тааламжгүй болчихдог. За. Тийм болохоор нэмэгтэй хүн дургуутсчдаг. Тийм учраас тэрийг үгүй байлгахгүй тулд яах нь вэ? Та урамлын гаралтай эстрогенийг питоэстроген одоо энаклим орлуулж явах. Хоёр дахь юм нь өтрээрүүгээ эстренорм гэдэг уу одоо эстрон гэдэг ямар нэрээр хамаагүй эстренорм бол Монголд байгаа ганцлаа учраас би нэрлээд байна. Гадаад бол маш олон нэрээр байт юм лээ. Эстрон гэдэг даавар 50 мг-ыг агуулсан одоо тун нь байдаг. Бид нар энийг эхлээд нэг 7 хоногт ганц хийгээл ингээл явах хэрэгтэй гэсэн. Насан туршдаа. Манайхан гол нь цэвэршилтийн ямарваа нэгэн юм одоо дууссан гэж хизээч байхгүй. Хизээч байхгүй. Цэвэршилт насан туршиж үргэлнэ. За. Таны амьдралын 3.2% цэвэршилтийн нас үзэлдэг гэж байна шүү дээ. 3.2-оо
бас л утаа хугацаа шүү Тийм. дээ. Тэгээ энийг ийм амар тайван туулахын тулд одоо энэ 40-45 наснда маш сайн гарах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ үнийг нөгөө бэлгийн харьцаагаа хэвэн байлгахын тулд өтрийгээ чигшүүлж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэрийг хураашахад явах хэрэгтэй гинлээ би цэвэрсэн үн цаашаа гэдэг болохгүй. Нэг хоёрт цэвэрших гэдэг бол бас нэг юм яг бүтэн 12 сарын тэмдэг ирэхгүй болохыг одоо цэвэрчлээ гэж хэлдэг. Тэрнээс өмнө цэвэрчлээ гэж хэлэхгүй шүү дээ. Яг 12 сар алга болонгууд нь ард нь сая миний хийсэн нарийн шинжилгээнүүд ороод арийнхаа зөвлөмжийг аль биесээр аваад одоо би насан туршдаа юу хэрэглэж явах юм гэдэг анхаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй ард нь. Өмнө нь тэрнийг алга болохоос өмнө болохоор даавар тэр урамлын гаралтай ямар орлуулж исэн бэл дараа нь одоо ясны сэргийлтийн хүн хэлбэрт хүртэл тэр даавар орлуулах хэмжлэг явж штэ 50 60 настай улсууд. Тэгээ би тэгээ таныг нөгөө яс сугарах гэд ярангуут чинь сая санаанд орлоо л доо. Манай найзын ээж нь нурууны за яг бид нар ингээд нэг халтарч унахад бол гарын одоо шууны яс цуурах ч гэдэг юм уу те. За энэ нэг шагаа молтрох ч гэдэг юм уу. За шилбэний яс цуурах ч гэдэг юм уу. Ийм юм бол байна. За алтраад унтсан. Тэгсэн чинь тэгшлээ. Нурууны яс гэдэг бол бас л мас ашигтай. нилээн бүтэн одоо яс юу гэдэг нь чанга яс гэж би ойлгодог байхгүй. Тэгэхээр зүгээр халтарч унаад нуруу нуурсан гэж байгаа байхгүй. Тэгээд би гайхаад ер нь тийм амар халтарч унсан юм гэсэн чинь үгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас яг энтэй л холбоотой байна тий. Холбоотой. Тийм байна. Яагтвэл одоо энэний чи тэгээд энийг нөгөө хадаад чимчлэгддэггүй. Яагаад тэр 40-45 наснд уршин сэргийлгээд байна гэхээр тэр өрөөд байгаа остеобластисыг тэр өрсөн чигээр нь хамгаална гэхээс ясны тэр одоо тоосгыг дахин үүсгэх гэж байдгүй гэж байгаа ш. Дахин үүсгэх гэж байдгүй. Тийм учраас битгий хайлуул остеобластисыг битгий идэвхжүүлэх гэсэн үг, хайлуулдаг гэсэн. Тэрийг идэвхжүүлэхин тулд та өндөвчийн дааврыг хэвэн байлгаж ажил амьдралтын дэглэм маш сайн байх ёстой гэсэн үг. Тэгэх юм бол нураахгүй байгаад ах юм бол тэр чинь хэвэндээ ингээл байгаад байна. А бусдаар бол манайх нөгөө ясны сэргийлтийг одоо даавраа юу байхгүй тэр остеобластисыг нь багасгахгүй одоо яг остеопороз эмчилгээ бол кальци өгөх биш байхгүй юу? Тийм байна. Каласт буюу тэр сүрүүлээд байгаа эсийг сүрүүлэх гол нь байдгийн. Тэрийг одоо цэвэршилтийн наснд бол тэрийг сүрүүлээд байгаа идэвхжүүлээд байгаа эстроген даавар орлуулах хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Тэрийг бэлнээр биш ер нь болж игэл байгалийн гаралгаар хэрэглэх хэрэгтэй. За ер нь энийг хэвийн даван туулж чадах юм бол даавар орлуулах эмчилгээг хүн орлуулах гэдэг эмчилгээр орохгүй байж болно шүү дээ. Ингээд саяхан яриадс нэг эмгэг гэдэг цэвэршилт эмгээр өөрчлөгдлөө гэдэг юм бол заавал даавар орлуулах эмчилгээ бараг хийх одоо албасны залт. Тэгэхгүй л одоо тэр даралт яаж болохгүй шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэг ясны сэргийлт яаж эмчлэгдэхгүй. Тийм байна. Хөлний өвдөгний өвдөлж арилахгүй шүү дээ. Тийм байна. За би яварч исэн. Би ерөөсөө тийм хөх мөхний зураг мураг ерөөсөө авахулж үзэв. Тэгэд таныг ингээ ярьсан чи би нэг л удаа 33 татаа байсан юм уу? Тэгэхээр одоо тэрнээс ч 7 молон жил өнгөрсөн. Юу 3 жилд нэг удаа би тэр 9 шинжилгээг бас ерөөсөө өгөн амьдралдаа нэг л удаа өгсөн юм байна. Тэгээд бас тэр хөхний зургийг ерөөсөө авахуулаагүй юм байна. Авахуулах ёстой юм байна. Би тантай уулзч ярилцах болгондоо өөр дээрээ айгүй их юм бас мэдгэж боловсруулж авдаг. Тэрийг хүнд хэлж өгөх юм чи. Харин тий. За ямар ч байсан ингэх ёстой юм байна. За тэгээд эстрогенийхаа дааврыг эстроген даавраа дэмжихийн тулд одоо миний эноклин муугаад ихсэн нь бол зөв юм байна. Тэр би 45 хүртлээ бол тогтмол ууж авах хэрэгтэй байна. Тэгжээж одоо нөгөө эмгэггүйгээр хэвийнээр даван туулах нь байна. Цэвэршилтийн үеийг хэвийн амар тайван туулах гэдэг байна шүү. Тэгэхээр эн чинь одоо нөгөө та түрүү яг ярианыхаа ихэнд дурдсан штэ өндгөвчөө ахуулах гэ тэ. Тэр энэ нөгөө нэг миний ойлгож байгаа болохоор бид нар чинь өндгөвчний нэг юм хоёр сууг байгаа штэ тэ. Тэгээд ийм байгаа юм. За эмэгтэйчүүдийн эргэтэн гэдэг чинь умаагаасаа салсан 2 гуурсан хоолой гэж байгаа. За өндгөвч нь 2 ширхэг өндгөвчтэй. За өөр эргэтэн гэсэн үг. За сувг нөр, өндгөвч нөр, умаа нөр, умаа үзүү нөр, үтрээ нөр, гадны эргэтэн нөр. За маш олон эргэтэн нийлүүлээд тэгээд дээр нөхийг нийлүүлээд тархины өнчин тархийг нийлүүлээд эмэгтэйчүүдийн нөхөрч эргэтэн гэж байгаа. За тэгэхээр тэндээсээ өндөвч гэдэг эргэтэн маш том хариултаа буюу хамаг юмыг хариуцж байгаа эмэгтэй таныг одоо эмэгтэй байлгаж байгаа бол эргэтэн гэсэн үг шүү дээ. За тэрийг бол одоо янз бүрийн шалтгаанаар ахуулах тохиолдол байдаг. 40-с өмнө наснда залуу наснда ахуулвал энэ бол шууд цэвэршилт явагддаг. Буюу одоо сая алга авах
зогсох хоёр адилхан гэсэн үг Тийм шүү дээ. байна. За ер нь бол 40-оос доош насных ялангуяа эд бүр 35-аас доош насны эд насныхан эстреген одоо хөхөн өндөвчийн хоёр тал хоёулангийн ахуулсан тохиолдолд даавар орлуулах бэлтгэлийг тэр 4-7 жилийн хугацаатай уuna. Ингээд даавар орлуулах бэлтгэл уу гэхээр манайхан жирэмсэн хамгаалах юм уу гэдэг байхгүй. Гэтэл цэвэршилтийн даавар орлуулах юм гэдэг тустай юмнууд байгаа шүү дээ. Тэр яг альбисаар жороор олгодог тустай юмнууд байгаа. Эдгээрийг хэрэглэн гэсэн үг. Эдгээр бол жирэмсээс хамгаалдаггүй. Тэгээд эдгээрийг яг тэр 35 нас хүртлээ 40 нас хүртлээ хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй нөө хямрал үүсгэсний дараа бол нөө эмгэг болчих. Сая би эмгэг болчихно гэдэг шүү дээ. Эмгэг болцоо байна засгаж байгаа хэцүү. Маш хэцүү болчдөг. Гэтэл 45 настай өндөвчөө ахуулахад л маш хүнд хэлбэрээр цэвэршилт юм хам шинж гарч иж байгаа юм чинь. Нөгөө нэг таны ярианыхын дурдсан. Тийм тэр хэдий 45 цэвэршилтийн одоо буурах үе эхэлсэн ч нөгөө ажиллаж исэн өндөвчийг гинтхэн таслангууд байна. Би ягаа үр хөндөл хортой вэ гэдэг яг энэ адилхан ахуулах хоёр яг адилхан. Жирэмсэн болоод жирэмсний өндөвч болоод өөрчлөгдөөл явж иртэл гинтхэн тастай ачдаг. Тийм байна. За ингэхээр өндөвч чинь үйл ажиллагаа алгадаа хямарчдаг. Тэгээ зүгээр тэрний гаргаж исэн даавраар байж исэн эрхтнүүдийг гинтхэн нөгөө даавар чинь байхгүй бол аваа хийж хаалгаагаар аваа хийчихаар бас адилхан. Тийм учраас бид нар бол сүүлийн үед ер нь бол энэ хаалгааны гаралтай постгастрктоны синдром гэдэг юм л да. Ийм хам шин сүүлийн үед их багассан. Яагаад гэвэл бид нар эрхтэн хадгалах хаалгаа гэдэг илүү хийдэг болсон гэсэн үг. За. Хаалгаагаа хэрийн өндөвчийг авахар байсан ч эдгсийн тодорхой хэмжээгээр үлдээдэг. Хортой л биш бол. Байна шүү дээ. Одоо залуучуудын дунд хортой авдар байна шүү дээ. Өндөвчийн хортой авдар 20 эдэх насндаа гарч байгаа хүн байж лээ. Одоо эднэр бол одоо тэгэл 40 нас хүртлээр даавар орлуулахгүй л яаж болохгүй шүү дээ. За энэ даавар орлуулахгүй л тэгээд энийгээ дагаад Бамбай аймгийг Бөөрний дэд булчирхай аймгийг таргалалт хэвлээгээр таргалдах маш олон булчирхай аймагуд гарч ирдэг хамаатай учраас залуу наснд авсан тохиолдолд. За туяа эмчилгээ бас яг адилхан ерөнхийдөө эмэгтэйчүүдийн туяа эмчилгээнд ороход өндөвч зогсдог. За тэгэхээр туяа эмчилгээний дараа хаалгааны дараа энтер ингээд нөгөө энэ хам шинжүүдөө даавар орлуулах бэлтгэлийг хэрэглэхгүй л болдгоо. Даавар орлуулах бэлтгэлийг хэрэглэхдээ бол заавал өхний зураг авч, заавал эсэн шинжилгээ авч, бүх цусаар бүх маркеруудыг шалгаж, ингэсний дараа юу хэрэглэх вэ гэдгийг шийддэг. За энэнд бол шууд орлуулах хэрэглэх үү, саяхан ярьлаадсэн питэстригенийг хэрэглэх үү, эсвэл наах уу, эсвэл үтрэн тээх үү гэж шийддэг байхгүй. Заавал орлуулах хэрэгтэй. Яаж орлуулахаа эмчтэйгээ ярилцсан. Тийм учраас энэ цэвэршилт гэдгийг чинь эмч чинь тусгай мэргэжлийн, тусдаа мэргэжлийн хүн байдаг шалтгаан нь шүү дээ. Ийм олон эрхтэн хамарсан юм үүсдэг. Ганцхан өндөвч зогсохтол эмхтэн үнд ийм олон хямрал үүсдэг. Тийм учраас өндөвчөө авахсан тохиолдолд бол даавар орлуулагчийг эмчтэйгээ зөвлөж хэрэглэх хэрэгтэй. Тэгээ хэрэглэхгүй их олон жил одоо над дээр 17 наснда ахуулсан 37 тонн ирчихсэн шүү. Төөх. Тэгээ тэр 20 жилийн хооронд юу ч хэрэглээгүй юм уу? Юу ч хэрэглээгүй. Одоо 37-тай болохоор л би цэвэршээд байгаа юм шүү гэж ирж байгаа байхгүй. Гэтэл та 17-тай тэр хам шинж гарсан шүү. Тийм байна тийм. Тэгээ 17-тай та ингэж байгаагүй юу гэхээр тийм ээ гэж байгаа. Тэгээ жоох хүүхдүүд чинь тэгж байгаа. Ээж л хэлэхгүй бол тэрийгэ мэдхгүй уурлаад байгаа харна энэ хаалганд орц ууртай юм гээд ингээд байдаг тий. Тэгээ энэ нөгөө биений маяг сүулдэ өөрөө том болчихороо миний биений мэрдгүй юм чинь өндөвч авагдал бол ирэхгүй шүү. Умаатай байгаа ч ирэхгүй шүү дээ. Өндөвч умаанд үлчээж биений мэрнэ. Тийм болохоор би одоо өндөвчгүй юм чи ирэхгүй анч гэдэг юм уу? Бүр надад өндөвчөө ахуулснаа мэдэхгүй жирэмслэнэ гэж хүн хүртэл ирчлээс. Миний биений юм одоо олон жил ирээгүй би одоо жирэмсэлж болох уу гэ. Тэгээ яхаа тарсан чинь нумаас бүгдийг ахуулсан байгаа байхгүй. Тэгээ та хязаа алгаа орсон гэхээр залуудаа орж исэн ингээд байж лээдэг л да хүмүүс тэгээд манайхан маань сарын тэмдэг алга болох оронч заримдаа тоодгүй их ирээд байхтан ч тоодгүй. Ер нь бол түрүү бас би өглөөлсөн сарын тэмдэг ихсэг гэдэг сайн үзэгдэл биш шүү 40-оос дээш наснд. Тийм тэгсэн та. За. Энэ бол умаа өндөвч юм биш. Умаан хавдар байх байна. Олон эрхтэн байдгийн тий. Одоо ер нь 40-оос дээш наснд чинь нэг муу ёртой юм шиг юм бол хавдар яриад байна шүү дээ. Тэдрийг урчин сэргийлэх, тэрэнд эрсдэхгүй байх. Энийг л хамгаалах хэрэгтэй. Тэхийн тулд 40-45 нас гэдэг гол үе. Тийм байна. Та насан туршдаа дараа нь тэр хам шинжээр өвдөхгүй явах уугүй юу гэдгийг таны шийдэх үе гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ үед өндөвчөө маш сайн үзүүлж хөхтэй нь хамт, хөхөө бас хамт үзүүлж тэр орлуулах юмыг хэрэгжилж барьж одоо ингэж юм хүм хийж тий дасгал масгалд явж бясалгаж эхлэх хэрэгтэй гэсэн. За угаасаа тэгээд хүссэн үсээгүй ер нь бол бид нэр яг 40 хүрээд ирэхээр өөрсдөө илүү их анхаарал тавьж эхэлдэг юм байлээ тий. Угаасаа байглаасаа гоо сайхан дааш тэр эрүүл мэндээр тэр бүх юмд анхаарах хэрэгтэй болт юм байлээ. Тэгээд
Би л цэвэршиж байгаа хөнгө уурлаад байж бас болохгүй шүү дээ. Чи ингээ орлуулах чи. Энэ бяцлал дээр нь эстрэг нь орлуулахар тэр байхгүй болдог. Гэхдээ одоо над дээр сая ер нь бол зөвлөгөө аваад 53 та хүн ирлээ. Энэ килим 3 сар уужгаад за тэгээд завсралцсан нөгөө нодон 6 сар гэр зөвлөгөө аваад 3 сар тэр үедээ угаал тэгэл орхицсан. Нөхөр нь чи нөгөө эмчрүүгээ дахиад яваатгаа ч гэсэн гэж байгаа. Яасан гэсэн чинь чи тэндээс ирээд ууж исэн юм ууж явахдаа уургүй байсан дууртай болоод байна гэсэн гэж байгаа. Тэгээ дахиад яваач гэд нөхөр нь хэлэхээр ирж. Одоо иймэрхүү хүртлээ явж штэ. Одоо нөхөр тэр эмийг уугаа засарч исэн нөхөрт ингээ мэдэгдээд байна штэ тий. За ямар ч байсан би бол инокулемээ уугаад эхэлсэн зөв сонголтоо хийсэн байгаа юм байна. Тэгээд ямар ч байсан үндгийсээ одоо ямар ч лээсэн хайрлаа тий үнгэлж чухал юм алга. Тийм учраас өндөвчийг хамгийн сайн цусан хамжийн сайжруулдаг дасгал бол хэвлийн дасгал байхгүй. Тийм учраас хэвлийн дасгалуудыг сайн хийж явах хэрэгтэй хүүхнүүд. За алгалаа. За ингээд наран гэрэл эмчтэйгээ ярихад үнэхээр сонирхолтой байдаг. Тэгээд маш их зүйлийг би өөр дөрөөж ойлгож авдаг. Тэгээд та хоёрын ярианаас бас яг манай үеийнхэн маань, манай үеийн бүсгүүчүүд маань бас маш их ойлголтыг авдаг бах. Тэгээд эмчтэй үнэхээр их баярлалаа танд. Баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бид хоёр цэвэршилтийн эмгэг гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн манай подкаст маань өндөрлөж байна.